За зөвхөн зуны улиралд орхигдсон нисэх онгоцны буудал дээр солиуд бодвол тэр сүнсийг харж болох боломжтой гэсэн цуу яриа бол хаасаагүй өрнөдөг. Тэгээд энэ цуу яриаг сонссон Сонвицсан хөдөлсөн Томоё, Аои, Рио гэх гурван найз нэгдээд энэ сүнсний талаар судлахаар шийднэ. За тэг гурван найз кафед уулзаад аль нисэх буудлын онгоц орох уу, ямар солиудаа авч явах уу, хаашаа явах уу гэд энэ талаар ярилцаа замдаа гарцгаана. За тэгээ замдаа явж идэл Аои гэх юмхтэй болохоор сүнс харна гэхээс жоохон айгаад байна гэж жоохон эргэлздэг. Гэтэл Томоё болохоор заавал би очино, энд нэг хариулт байгаа гэсэн шийдвэрийн зан гаргадаг тул Аои болохоор дагаж явахаас өөр аргагүй төрдөг. За тэгээд цаашгаа хэсэг солигдоод Аои болохоор эрдэм шинжилгээний ажил хийдэг, Томоё болохоор эрдэм шинжилгээний ажил хийдэг ийм ажилтай сайн залуу байдаг. Гэхдээ өөрөө бол нэг л цаанаа дургу дурамжхан өөрийнх нь чин үйл нь болохоор зураач болох тийм уран бүтээлч сонирхолтой залуу байгаа. За тэг гурван онгоцны болтоор очиж солиотой буудуулнаа. За тэг солиотой буудуулаад орой болоод ерөөсөө гарч ирдгүү. Тэгээд хамгийн сүүлд нь сүүлийн ганцхан солиод дээр болохоор гарч ирдэг. За тэгээд энэ эмэгтэй болохоор зуны эмэгтэй сүнсгийх Аина гэх эмэгтэй байлээ. За Аои гэх эмэгтэй талаарх амьдралын хэсэг гардаг. За энэ эмэгтэй болохоор ангийнхандаа дээрлэхүүлдэг, ангийнхан хүртэл ингээд дээрээс нь ус цацаад энээс болоо сэтгэлийн гүн шарх аваад гүн хямралд ороод тэр зүтгүүл бүр амиар хорлох гэж үүдсэн ийм эмэгтэй байт юм байна. Тэгээд энэ байгаа байдлаасаа яаж гарах уу? Эсвэл амиа орлоод явчвал амар юм биш үү гэд энэ эргэлзсэн байдал болохоор Аина гэх эмэгтэйгээс асуух гээд шийдэд энэ хөрөөд ирсэн байдаг. За энэ анимны бас давуу тал нь өнгө нь маш гоё байдаг. Үзэгчдэд өгөх гээд байгаа мессеж маш сайн дутагдсан. Жишээлбэл нис онгоцны буудлын дээр гуруулаа, солиуд буудуулаад ингээд сүнс харах га цоо өрөөнд итгээ явж байгаа бүсэр насны хүмүүс тэгэхээр үнэхээр ганцаарсан мэдэгдэж байгаа бах. Магадгүй гэр бүлтэй найз нөхөдтэй асуудалгүй амьдэрдэг бол энэ ингээд зогсож явахгүй хаа. За тэгээд Аина болохоор явах өмнө энэ гуравт болохоор нэг зүйлийг хичэлдэг. Тэр нь юу вэ гэнгүүт таагаар бол хөлтэй ойрхон байна. Тийм учраас би таагаарт харагдаж байгаа гэж хэлээд Риогийн амьдралын талаар гарнаа. Рио болохоор тархины хүнд өвчтөй тулгарсан ийм залуу байдаг. Тэгээ энэс болоо гэрийнхэндээ жишээлхгүй эмчтэрч дагуулж ирэхгүй. Тэгээд өөрөө чсэн хүчнтэйгээ тэмцэхгүй цаашаа явахгүй гэж тод амиа орлох уу яах уу гэд энэ эргэлзээнээс болоод энэ Аина гэд сүнсийг хариулт авах гээд ирсэн байдаг. Өөрөө болохоор уулын сагс туулах дуртай, цаашаа маш их амжилт гаргахаар байсан ийм залуу байд юм лээ. Тэгээ энийг хүртэл хайцсан. Томоогийн хувьд болохоор эцэг ихтэй бас сайн ойлголцдгүй. Ээж нь болохоор байнга хичээлээ гэж шахдаг. Тэгээ ээжтэй хүртэл зураг зурах ийм дуртай, ийм мэрэгчлээ, ийм сонирхолтой гэдгийг хэлж ярилцаж чаддгүй. За тэгээ цаашгаа үргэлжлээд Томооё болохоор нөгөө сүнстэй илүү их сонирхолтой татаад өнөөдөр дахиад очие гэдэг хоёр найзын даанч очтгоо. Тийм учраас Томооё ганцаараа нисэх онгоцны буудлын дээр хурж ирдэг. Ганцаараа дсэн солиотой бодволоод Аина гэх эмэгтэй сүнсийг бол дууддаг. За тэгээд энэ дөрвөн болгоных нь амьдралын асуудлууд, шалтгаанууд нь хэсэг сар гарч байгаа. Аниме үзвэл та илүү сайн ойлгох байхгүй. За тэгээд бит нөгөө эрчим ярилцаад тэгээд Томооё болохоор юу л амиа орлохыг зорцсон баг 100% болгож байгаа залуу байдаг. Тийм учраас Аинагаас сүнс болох нь ямар гоё амьдралын асуудлаас холдох уу гэж зүгээр л гоё байх уу гэд. Тэгээ энийг нь хариултыг нь болохоор Аина Томооёгийн биений сүнсийг салгаад бичонд харуул хийгээд дагуулаа нисчдэг. Тэгээд Аина болохоор хэлдэг яах вэ бухимжлөөтэй ч гэсэн маш их ганцаарднаа. За Аина сүнс Томооёг бол ус руу нагачдаг. Тэг сүнсээрээ асуудалгүй гоё байна гэж байхгүй маш их ганцаардаг гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг. Гэхдээ бас хаашаа явж болох учраас чи туртаа газар очиж болно гэдэг. Томооё болохоор уран зурагт туртаа болохоор уран зургийн галерей дээр хоёулаа хүрэлцэн ирдэг. За тэгээд Томооё болохоор яах ч аргагүй туртаа юм хийгээд эхлэнгүүт маш гоёор Аинутай хамт цагийг бол гоё өнгөрөөдөг.
За тэгээд тэр өөрөө болохоор аяна би чамд өөрийнхөө түүхийг ярья. Намайг бол амиа орлсон гэдэг. Энэ бол цуурхалаа гэд. Энийг бол илчилгээ. Энэ бас нийгмийн нэг хүний гарт амиа олдсон тийм ийм хүмүүсийг буруу ярьдаг ийм хүмүүстүүд маш их сургамж өгөөрэй. За та аяна гэртээ дагуулж ирээд ээжигээ ямар их гонхтой байгааг харуулдраа. Яагаад гэвэл охиныхоо зөксөг отоолтол болоогүй. Тэгээ энийг олохын тулд та аяна бол хичээж байгаа, хайж байгаа гэж ойлгож болно. Та аянаг өгсөн шалтгаан нь осолд орсон байдаг. Осолд орсноо дараа бол шууд бол өнгөрөөгүй. Нөгөө нэг гаж итгээд нь бүр дээрээс нь хоолойг нь боогод алдсан юм билээ. Тэгээ дээрээс нь чимдаан тгийгээд газар дор болоод нууцсан. Тэгээ энээсээ болоод одоо бол биеийн цогц нь олдоогүй байгаа. Тэгээ энэ хэрэгээс болоод ээж нь бол маш их ямарсан. Тэгээд аянаг хувьд болохоор энэ цогцыг болоод ээжигээ амар тайван байлгаад тэгээ өөрөө болохоор сүн сайхаа болохыг хүсдэг юм билээ. За тэгээ энийг сонссон том гоё болохоор бүр илүү эндэн туслаад энэний дараа л надад амьдрах уу үгүй юу амар болох уу гэдэг хариулт гарч ирэх байхаа гэд илүү ийшээ бүр аянатай дахин уулзахыг хүсэл болоод энэ орой дуустгаа. За маргааш нь томоёо ээжтэй уулзнаа сургуулаа тараад ээж нь болохоор хичээлтэй шамдаач төсөлтийн шалгаж орж ийн гэл зөвхөн тийм л зүйл хүүхдтэйгээ ярина. За тэгээ энэс бол энэ үед юм бол гэр бүлийн харилцаа бол харчиж болно ямар хэцүү байгаа. Тэгээд томоёо болохоор энээсээ залхаад тэгэл аяны дээр очиод хариулт авахын тулд аяныгийн цогцыг бол болох байх гээд цогцыг хайцгаанаа. Тэгээд нэлээд их хайсны эцэст тэр уулзаар бол ерөөсөө олж чаддгүй. Тэгээ аян болохоор чи илүү их бүр хөлт бол автаад ах шиг байна. Тэгээ бити автаарэ гэсэн үлчээд тэр оронд дуснаа. За маргааш нь болохоор манай гурван найз анх уулзсан кафетэй цугларнаа. Тэгэд бүгдийг нь бол томоёо л дуудсан байдаг. Тэгээ томоёо л хэлэхдээ хамт аяныгийн цогцыг хайлцаадаг ууч гэдэг. Нэг хоёр найзтай тусламж хүснэ. Гэвч рүү босч яваад надад хийх цаг бол үнэхээр алга. Гэт бүр амьдралтаа утраад өвчнөд шаналж байгаа залуу учраас тийм л цаг гарахгүйгээ яваад өгчдгөө. Тэгээ энэс нь болоод томоёоцсон тэгвэл хэрэггүй гэд ганцаараа аяна туслахаар байна. Тэгээ аваа болохоор бүр сандраад йогийн ардаас яваад аргадах гээд очдөг. Тэр йод хэлээд битгий ингэ шантраа ойлоо туслая. Нэг ихснэ хариуг нь олцгоо гэд йог зөндөө харагданаа. Нүс хүнс гэдэг нь болохоор 100 гарч ирдэг учраас тэгээ 100 дуусах гээд байдаг. Тийм учраас томоёо бол маш хичээж энэ 100-д амжаад олж өгөх гээд байдаг. Гэтэл тэгээ томоёогийн сүүлийн сэлгүүт нь дуусаад аян алга болчдөг. Тэгээ яг энэ үед болохоор нөгөө хоёр найз нь өчг зүгөө олцоо томоёод хүртэл тусах гэдгээр хөнгөрөөд ирдэгэ. Тэгээд гурван найз хэвлэрээд дөрвөлээ дөрөн зүг аяныгийн цогцог болохоор эрэлт гарнаа. За тэгээд нэлээд хайж ятал аавыг гэх юм ихтэй болохоор нэг юм олсноо мэдэгднэ. За тэгээд туслаа ороод тэрийн байрлал нь очиж шалгахтал нэг чимдаан байдаг. Аяны хурж эцтэл өөрхөн цогц мөн байна гэдэг хэл. За тэгээд нөгөө гуравт биендээ шилжээд 100 тусгасан энийг олж өгөөч гэд нөгөө гуравтаа найднаа. Богинохон амны тул нэлээд чон тавтлаа ирчлээ шүү. Та тэгээд аним үзэд илүү их дэлгэрэнгүй ойлгох бах. За тэгээд нөгөө гурван маань аяныгийн цогц байгаа газар руу түнэлээр яваад очноо. Тэгээ явчаад гинтл йогийн би муудаад та хоёр төрөлөө явчих гэд. Тэгээ манай хоёр ч хүччихэд хашаатай тулгараад тэгээ томоёо болохоор заавал одоо авах хэрэгтэй гэд хашааг даваад цогц байгаа газар руу хүүгээд очноо. Тэгэд тэр газрыг самартаад нээгээд ингээд чамдааныг олтол гинт хэсэг солигдоод аян болохоор чи солиотоо унтраад амиа орлож болноо гэд хэлдэг. Тэгээд яг энэ үед Рио ойрлоод томоёо сэрээчээ чи ингэж болохгүй гэд хэлдэг. Тэгээд энийг сонсон томоёо гинт гайхаа гарах гэж аянаас цогтдгаа. Тэг эргээ хартал аяна биш өөрөө байдгаа. Өөрийнх нь тэр дотор одоо тийм шарахтай муу исэн л ингээд томоёог амиа орлоход хүрэх гээд байдгаа. За тэг энийг тэмцээ гараад ирсэн томоёо чимдаан дүүрээд онгоолгоод аяна хараад хариултаа олоод тэгэд анимын сүүлийн хэсгүүд явж эхэлнэ.
Аяныгийн ээжийн гэрийнх нүгд нь шууд ирдэг. Тэгээд охиных нь зүйлт байдаг. Томоо бол явуулсан байдаг. Тэгээд энийг харсан ээжийн сэтгэл санаа нь бол маш ихээр тавширдаг. За тэгээд манай гурийн асуудлууд чигдрээ шийдэхдээ хариултуудаа авцсан сэтгэл санаа шал өөр болсон байдаг. Жишээлбэл томоогийн ээжтэйгээ эвлэрээд дуртай зургах ажилд ордог. За аваагийн үед болохоор ангийнхандаа дээрлэх хөлхөнд бол бүр уснаас хүртэл хамгаалсан 100 төгөөр ингэж тэмцдэг. Энэ бол маш хөөрхөн санагдсан. За тэгээд 3 асуудлаа даваад томоо болохоор Аяныгийн зургийг бол зурсан байдаг. Тэгээд гуруулаа сүүлийн уулзалтаа хийчээд тэгээд Риогийн хувьд болохоор хүчндээ тэмцээр хагаад хавар хүртэл бүр хаврыг үтсэн байдаг. Магадгүй тэмцээг бол аль дээр амин оролцох байсан баг. Тэгээ энийг дурсаад хоёр найз нь Риог санаад дүрсэлж байгаагаар энэ амин төгсдөг.